амтлаг, шин тэжээлт, гахаан утсан мах, Трастрит нэрийн барааны дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Утас 7711 75-2. Эмнэлэг радио 88.3 хөтөлбөрөөр сугаад харуулан сонсож буй эрхэм сонсогч үзэгчдээ энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нэг болгоны даваа сав гараг болгоно радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгааг сураатаагаар Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань эрхэм сонсогч үзэгчдээ шууд хүрдэг. Өнөөдөр 2022 оны 6 дугаар сарын 22-ны сав гарагийн Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг энхүү эхэлж байна. Тэр гурлаа хамтдаа Монгол хүүхнүүдээ магтан дуулнаа. Тэгээд Монгол бүсгүүчүүд юугаараа хөөх юм бэ гэдэг сэдвээр ярих. Тэрлээ нэг сайхан ажтаа гэсэн юм. Монгол бүсгүүчүүдийн одоо юу нь бусад орны бүсгүүчүүдээс гоё вэ гэсэн сэдвээр ярилцсан л дээ. За ихтэй гадаад төрхнөөс нь эхлэе. За бүр нэг бүрчлэн деталь бүрээр нь ярилцсан шүү. За нүднээс эхлэе. За. Надад бол яг Монгол эмэгтэй нүд гингүүд шууд сувдгаа нүд ингээ санаанд ордог байхгүй юу? Одоо Европ хүмүүсийн ч нүд ингээ нэг юм хүнхэр гэд хүнхэр хэлдэг шүү дээ тий. Тэгэхэд Аз Монгол эмэгтэй нүд гэхэд одоо тий. Бүсгэр гэдэг юм уу? Биш ээ, сувдгаа нүд гэдэг ач. Та сувдгаа нүдийг мэдчихэж байгаа шүү дээ. Мэдхгүй. Санаанд орохгүй юм л да. Одоо дахиж зургийг харахгүй бол. Гүйгүй. Жартаас нь дөө. Тий, ер нь жоохон жартгар дүү. Тий, жоохон жартгар дүү. Жартгар дүүнүүд гэхдээ гоё шүү дээ. Гоё. Гоё шүү дээ. Айгуу гоё. Харин тэр хэлүүлэх. Би тэр нөгөө нэг юм одоо тэр нөгөө нэг арабууд ч гэдэг юм уу энэ ойролт орнд эмэгтэйчүүд айгуу гоё нүдтэй гэдэг тийм юм да. Алаг нүдтэй гэж бүлтийсэн. Гэхдээ бүлтгэр алаг нүдтэй. Хүнхэр нүд байхгүй юу? Хүнхэр гэдэг юм уу? Хүнхэр гэдэг чинь уг нь цаашаага ингээд хонхоогоод орцлоо гэж. Гэхдээ одоо манай хүмүүс ингээ хичнээн давхраа оюулаад хүнхээдгүй шүү дээ. Зүгээр л ингээд хальт давхраатай болдог. Тэр нөгөө Европ хүмүүсд чинь нүд ингээд цаашаа бүр ингээд юм ухархааны ясна хүнхэр болохоор тийм гой харагдаад байдаг аахгүй юу? Гэхдээ тэр нэг гой биш. Тэр том нүд юу амарс ингээд залгиж идчихэж байгаа шиг. Ийм онгор жартгах нүд бол гоё. Би онгор жартгах нүдэнд дуртай. Тэгээд харин тэр чинь Монгол хүмүүсийн нүд шүү дээ. Ер нь тийм. Чиний нүдийг л хараалаа энэ л та. Миний нүд яасэ. Засвартай. Чиний нүд ихтэйс жартгаж өгч юм л таас тэр. Жартгар гэнтэй. Тий, нэр гоё. Яг тэр нэг. Намааг бол айгу залтай нүдтэй гэдэг шүү. Тэр хиний айгу сонин би юунаас болж айгу тэр гоё тийм нүд гоё юм байна. Бодровын Чингис тэр тоглодог штэ. Тий. Тий, тэр нэг охин, Монгол охин. Тий, тэр нүд айгу гоё. Тий, тэр нүд айгу гоё нүд. Тий, гоё нүдтэй. Надад бол ерөөсөө Монгол эмэгтэйнүүд гингүүд яг манхад цаа хатан сувдгаанууд л яг ерөөсөө Монгол эмэгтэйнүүд тийм л байх хэвээр. Надад Монгол эмэгтэйнүүд гэрлэгийн нүд л харагдаад байна. Энэ наад чи нэг өдөр фиат нөлдсөн өнөөдөр жоохон бялдах нэ. Чи түрүүсээ чихтэй сайхан аштай байна. Тий. Гой тэгэхэд яг бид нар өөрсдөө дуртай байх л да. Тийм байх. Тийм ээ? Тийм байх. Тийм. За сувдгаанууд гоё л гэж байна. За энэ бол би бол сувдгаануудыг одоо шилдэг утгаараа Монгол эмэгтэйнүүд гэж бодож байна. За одоо хамар руу нөрё. За хамарч бацаахгүй дээ. Жаахан намхан хамартай Монгол хүүхнүүд яалтчгүй. Тэгээд голцоо өндөрлүүлдэг шүү дээ ер нь аль тий. Тэгээ ванда үний хамар бол ер нь бацаахгүй хамарч шүү дээ. Ер нь хамар тий. Намхан биш ээ. Надад бол намхан гэхээсээ илүү нэг жоохон нэг юм палбгар. Тий, палбгар байгаа. Ер нь Монгол ихтэй эмэгтэйчүүд айл нь. Манай өвөө тэгж шаалдаг ус. Балин гэж, балин хамар гэд. Үгүй ямар сони манай бас тэгж тий, балин хамарт гэд. Манай аав имээ. Миний балин хамартай хүү гэл миний дүүг тэгдэг. Тий хонжоод миний балин хамартай хүү үлсүү гэл. Тий тэгэнгүүт бас миний балин хамартай хүүхэн гэлзээ гэдэг. Тэгэнгүүт юу гэсэн үг юм гэсэн чинь ингээ нөгөө нэг дээр үед лам нарын балин аваач шаваа тавьчихсан шиг гэдэг. Тий. За бүлцгэрээрэл байна дөө гинэ их болор Филипс. За бүлцгэр бол нүд биш шүү. Ер нь нэг тийм жартгар дөө нүд шүү дээ тий. Ер нь зүгээр манайхаар зүгээр Азийн хүүхнүүдтэй зөвлөх юм бол манайхан чинь би яатай гоё хүүхнүүд байхгүй юу? Тий. Гоё. Хамаагүй гоё. Шал өөр шүү. Хамаагүй гоё. Тий.
Ёо тэр Солонгос, Вьетнам гэл ингээд те. Одоо манай нам номиг жижигэн гэдэг цаадгаа чинь Индонез авч зүгээр од болсон шүү дээ. Өндөр цагаан өгнө үү? Өндөр цагаан өгөх. Мега бол зүгээр Томск болсон зүгээр те. Нэр мегаг бол одоо тий Вьетнамын хүмүүс баг ингэж харна ш. Ай бай өгнөд. Тий. Гой. Ер нь бус Аз өгнүүдээс монголчууд илүү гоё. Гой тий. Надад бороо өгнүүд их хөрхөн тэгээд идгээ. Аха. Тий. Угч аюу цэвэрхэн хөрхөн өгнүүд л дээ. Гэтэ яг манай цэвэр өгнүүд гоё шүү дээ. Цаанаа өөр. Цэвэр цусны Монгол гэж. Гого тэр юу борятатас нэг тийм яг ч айгу өндөр тийм өстө Томск шиг хөөхнүүд байдаг байхгүй юу? Гоё. Гэтэ манай хөөхнүүд илүү гоё. Гадаад хүн чи хаанаас ирсэн? Монголоос ямар Монгол? Хятадын Монгол юм уу? Оросын Монгол юм уу? Цэвэр Монгол гэдэг. Гэж хэлсэн. Би ч 2-3 удаа тэгээд хүмүүс яг нөлж лээс. Тэг яг үнийг хэлэхэд Европ одоо энэ Америк Европ цөгийн хүүхнүүд амар царай мот тахгүй. Яг ингэ царайг тулаа харахад гой биетэй тий нэг гой урт хөлмөлтэй гой биетэй л гэхдээ үнэхээр царай мот. Чи тийм олон орны хүүхэн үзсэн юм уу? Би ч одоо тусаад харуулмаар тий Америк хүүхэн, Англи хүүхэн, Австрали хүүхэн, Герман хүүхэн өстой. Гөө чи дандаа нэг тэнж явсныг тэнүүлчүүдтэй нь олцчаад тэгээд бүгдийн олон улсын хоролд лаг хүүхнүүд ирсэн шүү дээ. Тэр гоё хүүхнүүд наашаа ирэхгүй зүйлэхгүй. Тий. За тэгвэл шүд нь ямар юм шүд? Би жоохон ингэж өнгөж байна. Шүд сайн гоё шүд шүү дээ. Ер нь манайх аягүй ясархах штэ. Бүрний цаанаасаа махцуулгаж идэх. Тийм. Тэр шүдний хөгжил, шүд эрүү хамны хөгжил сайн гэдэг чинь бидний энэ идэж уудаг юмнаас болдог юм. Энэ хараа чон шиг зөвөр махцуулгаагаал стандартаар идчихдэг. Азийн орны хүүхнүүд юм уу? Азийн орны ирчүүдийг ингээд бодоход нэг амтантай зүрлэх юм бол тийм ээ. Нүүдэлчд нэг аргатай амтан. Нөхдүүд болохоор яг нэг юм юу шиг те. Зоопаркент нөө. Биш нөө юуны юу шиг. Гэрийн тижээвэр. Гэрийн тижээвэр ч юм уу эсвэл зүгээр нэг юу өвсөн тижилт. Аа. Тий. Тэр өвсөн тижилтүүд ч аягүй царим муутай байдаг шүү дээ. Тий. Биологийн шинжлэх ухаан бол болт. Ер нь махан тижээлтэн бол айгүй хөөрхөн үзэгсэнтэй өвсөн тижээлтэн царай муутай гүзээ ахаа тий. Гүгөө чи тэгэл бодолтой чон хахаа хоёрыг тэгэл бодолтой тий. Тэ чон юу гэдэг. За буг бол гоё юм а те бас буг гоё юм тийм а. Буг шиг юмтад байдаг. Согоо буг шиг юмтад байдаг те. Бас ингэнэ. Гараад нуу цаанаа гоё. Том жижигтэй биш зүгээр л гоё харц булаам нүдэл гоё гинэ. Бэги биби гэдэг хүн. Яриулч ихэн байна гихтэл гээд 3 цаг тавиад орчихч. Буах. За цогтойч дээр хулан хаатны нүд гинэ. Одоо 7 сурунгаа гэсэн үг шүү дээ. За тий. Гоё. За дараагийнхаа эд эрэхтэн лөө орцгоё эд эрэхтэн лөө. Арс. За үс. Үсүү. За үс яг хөө ижилхэн шүү дээ. Нэг ялгараад ахаар тийм үс бол гайг баха. Тэгтээ одоо юу гэдэг нөгөө ингээд Европ руу ч ингээд бүр ув улаан бүр төрхөөсөө ув улаан шав шар янз бүрийн өнгө өстэй төрдөг шүү дээ. Манайхан бол ерөөсөө бор өстэй төрдөг шүү дээ. Ер нь бол бор хар. Тийм бор хар өстэй төрдөг шүү дээ. Тийм тэрүүгээрээ ялгаатай юм да тий. Тийм баг. За арс янз бүр шүү дээ хүмүүс. Ер нь гэхдээ бор талтай шүү дээ. Тий бор талтай. Тий. Тийм яг гэхдээ говийн хүүхнүүд аягүй шар байдаг шүү дээ. Уцар шар цагаан. За бас хаанхын говийн хүүх. Уцаас шар хаанх байдгийн харин. Би айлгойд үз. Тий. Тэр чинь говийн хүүхэн биш. Гэрээсээ шагаад хүүх юм байна л да. Аягүй санаа нэрэ. Тий. Нэг шар хүмүүс цөөхөн байдаг байхгүй. Харин байдаг юм байна. Ихэнх нь бор хүмүүс. Гэхдээ надад ярьжтэй тий нийслэл хүүдээр гардаг одоо хүүхэн биш үү? Нийслэл одоо хормоогооч ирсэн хүүхэн. За тий. Тэр хүүхэн говийн хүүхэн гэхэд гоё хүүхэн байхгүй. Тэр чи кинолдоо. Кинолдоо. Гэхдээ зүгээр яг минь зүгээр л надаа говийн хүүхэн. Би тэр хүүхнээ царай бууж ирэхгүй нэ. Ямар хүүхэн. Хата ингээд одоо бод. Аюу гоё хүүхэн. Надад хамгийн бас гоё кинон дээр гардаг гоё хүүхнүүд гэх юм бол нөгөө хинээ ихнэр юу хөргөө хүүгийн. Аа тий. Тий. Тэр гоё хүүхэн шүү дээ. Хөргөө хүүгийн хин хэмэл ихнэр чинь. Бацэрэн.
жүжигч Бацэрэн гэж хүн тоглосон тий. Монгол радиод ажилладаг байсан тий. Тэд радиод ажилладаг байсан. Тий. Дэмбэрлийн ихнэр. Тий, Дэмбэрлийн ихнэр тий гоё. Тэр өстой гоё санагддаг шүү дээ. Тэр бууж ирдэг. Тэгээд нөгөө Янжман тоглодог. Тэр хүүхэн бас гоё. Нямсрунга. Сүхбаатарын ихнэр Янжман тоглодог уу? Чи аль Янжмаг яриад энэ олон Янжмаг. Өглөө киноны биш. Бүр өмнөх нэг Сүхбаатарын Орос тоглодгийн. Орос тоглодог дөө. Мэдгүй тэрийг л би санахгүй. Түүлстэй санаа. Гүй сан бодоод. Тэг бодоод. Яага ингээд хожаанаар нэг гамингууд төрөөд ирсэн чинь ингээд гараа ингээд зүсээд ингээд нөөрэ ингээд. Мэдгүй санахгүй байна. Тэг амуух ягтаа өгөх ингээд яваад. Токанаас өрий солонгос байгаа штэ. Гадаадад ирээл өөрийнхөө хөөрхнийг мэддэм байлээ. Бүр энүүгээр дүүрэн магтсан эмэгтэйч. Дандаа эмэгтэйчуд магтчихээн өөрийгөө. Тийм штэ. Монгол эмэгтэйчүүд тасархай бүх юм тасархай л гэнэрсэн. Аха энэ хараа. Нэг мөгийн хараа. Ийм хөрхи эмэгтэй штэ. Нийслэл хүүхний ормоогооч ирсэн хүн чинь. Надад юу юм. Стаг хөрхөн. Мэдгүй. Стаг хөрхөн. Дажгүй. Дөөмөгийн чи Царилэгт орно юм уу? Царилэгт орно. За Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран хайрлагчаар махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 22 жилийн түүхт за сэтгэлээр шингэн гисүрэтээр Trust Trade компани гахаа утсан мах хамтран ажиллаж байгаа. За. Манай хүүхнүүд гахаа мах гэдэг цодгаа шүү дээ. Утсан гахаа мах. Манай хүүхнүүд ч одоо Монгол хүүхнүүд чинь гахаа махыг бэлэн гоймондоо хийгээл дээрэс нь хар талхан дээрээ тавьж байгаа л идэв шүү дээ. Тэгж идэхгүй бол тэгэл Монгол хүүхэн биш шүү дээ. За, ер нь бол Trust гахаа утсан махыг гэжтэй тий талах маасл сэртэ ирэлхэд бол бүр үнэхээр тасархаа тохиромжтой байгаа шүү. Тэгээд өгчээ. За, Trust гахаа утсан мах нь сайхан амт хүнсний эрүүл ахуйн дээд зэргийн чанар өөх мах нь алгалсан өнгө үзэмж нэр аха зарим махнууч ингээд өөх нь их байдаг шиг энэ яг үнэхээр алгалсан тий гоё яг 50-50% тайс гоё шүү. Тийм үлээ. За тэгээд эрүүл мэндэд ашиг тустай байдлаараа юм олон танигдсан бүтээгдэхүүн байгаа ер нь. Үгүй энийг буруу ойлгоод дээр номиныг асуусан шүү дээ тий гахаа мах шууд нөгөө шууд зархад бэлэг гахаа мах Оросоос оруулж ирдэг гэд. Үгүй эн чинь зүгээр гахааныхаа махыг бэлдсэн тий оруулж ирээд тэгээд Trust Trade өөрөө гахаа махаа хийдэг тий. Утсан гахаа махаа яг өөртөө энэ Орос технологиор хийдэг байгаа шүү тий. Аха. Тийм байна лээ шүү. За аха утасны дугаарыг хэлж өгөөрэй. 7711 75 тэг 2 гэсэн утас байна. 7711 75 тэг 2. За тэгээд өнөөдөр буюу та 24 цагийн өмнө 30-аас 50 мянган төгрөгийн худалдаа авалт үнийн дүнтэй худалдаа авалт тэгээд хүргэлтээр авах боломжтой ба гэхдээ хүргэлт нь 24 цагийн дотор хийгдэн ажлын өдрүүдээр өглөө 8-аас орой 20 цагийн хооронд байдаг учраас амралтын өдрүүдээр хүргэлт байхгүй учраас та нэрийн барааны дэлгүүрүүдэд зорж очороо. За хоёр нэрийн барааны дэлгүүр байгаа. Нэг нь Гитэмсийн тэнд цагдаа хотгонд нөгөөх нь шин дөл цогцлбор гэдэг одоо яг нарны замын гэж ярьдаг шүү дээ. Нарны замын тэнд байгаа шүү. Тийм байсан. За ингээд яна хүүхдүүдэд нэвтрүүлгийн хамтран хайрлагчаар махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 22 жилийн түүх сэтгэлээр шингэн гисүрэтээр Trust Trade-ийн гахаа утсан мах хамтран хайрлаж байна. Баярлалаа. Өнөөдөр манай нэвтрүүлгийн сэдв Монгол бүсгүйчүүд юугаараа хөөрхи юм бэ гэдэг сэдвээр ярилцж байна. За Манусын шүд бол Хятад Вьетнамын хажууд урлагийн бүтээгчтэй гэж хайрлсан байна. Үнэ 100% санал байна. За одоо дахиад цаашгаа өргөлжлээ. За арьс руу орсоо. За хөл. За яг нэг урт хөлөндөө бол орохгүй штэ. Урт хөлөндөө. Энийг бол хүлийн зөвшөөрнө. Тий. Гэхдээ ер нь бол тэгшгэндээ ордог гэсэн. Тий штэ. Тэгшгэн байлгүй яа. Харцангуй тэгшгэндээ ордог гэсэн. Өстөө тэгшгэн. Шогом. За манай сувдаагаа гаргаад ирсэн залуугийн зураг тэр нүдийг та нар. Тийм шүү дээ. Тий. Гоё. Тий яг нэр айгу монголчууд тий. Яг бүр монгол дүр төрх байхгүй яг гоё. Хашаах сайн мэдж гинөө гинэ. За дараагийнх нь таац руу орсон. За таац том уу? Таац жижигтэй мүү? Том штэ. Том уу? Том штэ тий. Том. Ер нь манай хүүхнүүд ер нь нүд дүр штэ. Ер нь харин тий ингээ харахаар
за яг өөлөл намхан байж магадгүй. Нийтээрээ намхан ирэмгүй бид нэр бусдаараа бол нэрээстэй хөхтэй бүхстэй бүхстэй. Таасны зэрэг хөх. Одоо харин сүүлийн үед юунаас энэ солонгос гачин киноноос болоод ингээд ийм туранхайл бол солонгос хүүхнүүд яг үнийг царайнаас өөр юу ч байхгүй байхгүй. Би хаамаа бол арайч. Үгүй яг үндэ бас царайч бидгүй юм билий. Солонгос хүүхнүүд Тийм ээ удлаа шуус. Нэг гоё нэг эмхтэй үуч бас гоё нэг эротик би үлст ягаад ч солонгос төр сериал тоглох хүүхнүүдийг хараад эротик дүр төрх бол харахгүй юм биш. Яг уу тий царайлт л байдаг бусдаараа. Чи Монгол хүүхдүүдийг харахаар тэгээд. Гоё шиг байна Монгол хүүхнүүд. Би бас бодож ин гэлээд 3.800 4.200 граммаар нь өөрөөрөө төрөөд байгаа юм чинь бас таац томтоо л байх гэж бодож байна. Таац. Манай хатгүй манай аюу. Манай гэрлэгээ таас том. Таац ууч. Энэ айгүй чухал үзүүлэлтийн гэсэн чинь эмэгтэй үнд. Тийм айгүй чухал үзүүлэлтийн гэсэн. Ялангуяа үржлийн насн дээр яг одоо тэр төрөх насн дээр тий. За. Ер нь яс томтой тийм Монгол хүүхдүүд. Тий. Ер нь яс томтой. Говийн хүүхнүүд цагаан шар байдаг үнэн шүү гинэ. Цэцэг туяа ажиа гэдэг уу. Уг нь тий. Би л илгээр даддаг шоодод байдаг. Огж биш бас ортой юм ярьдаг юм да. Гүй. Говьд тийм шар хүүхнүүд цөөхөн байдаг юм уу? Байхан байдаг юм аа. Бямба гам бол гэдэг хүн үнэн шүү говийн хүүхнүүд шав шар цэвэрхэн арьстай байдаг гинэ. Мөөги. Тэгээд нэг ганц хоёр хоо нэг юм шар хүнтэй л чи яагаад говийнхэн хөрөн бороо хөрслөх царайтай хүмүүс үүдэг. Тим одоо юу гэдэг тим эрсдэс уур амьсгал донд шар хүн ч гэсэн борлох байхгүй. Яагаад ч эсвэл тэр одоо юу гэдэг хотын юм уу эсвэл гэрээс гардаг нөхөр л байгаа байхгүй. Тэрнээс биш өдөржингөө малд орж гардаг тий. Ихэхэд гэрээсээ гардаггүй гэдэг үл. Уу харин байдгийг ингээд тагтчихэнтэй. Зөндөө байдгийг ингээд. Говийн хүүхнүүд тэгэхээр аюу тийм. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфирийн утас 77 38 8 утас маань зөвхөн ирчүүдтэй зориулагдсан нэгдлээ. Тэгээд бүсгүүчүүд шугам чөлөөлөд өгөөрэй. Хэрэв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн дугаараар холбогдоорой. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань сэдв Монгол бүсгүүчүүд юугаараа хөөрхий юм бэ гэдэг сэдвээр ярилцчихэд. За тэр нөгөө Сквадрын киноны тэр эмэгтэй Эрдэнэсэн норвгоо штэ гинэ хаа. Тийм байх. Тийм. Би нэрийг мэдэхгүй. Мэдхгүй би тэр нөгөө ташламжлогоо тоглодог юу. Тэр өглөө киноны чинь Янжмаа бол Нямсран гэж хүн байхгүй юу? Тийм үү. Тийм. За тэр нийслэл хүүгийн хүүхэн Унгар хүнтэй суугаад энд бүр сапраад ёстой муугаа болцсон байсан гудамд гараад гинэ юм уу? Сараа онцгтой. Аймаг мэдээ. Эсвэл жинхэнэ утгаар нь хов батсаа байсан. Сапраад гудамд. Тийм үгүй их үдээ. Ямар амар хэрэггүй юм ч тоо. За ихний сонсогч 99 цэгцэгтэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. За Angel Radio. За ороо минь. Оо тасарчлаа. Тасарсан. Европт Монгол хүүхнүүд бусад Аз хүүхнүүдээс илт ялгардаг нуруулаг яс томтой арьс бордуу бас ганган гинэс. Ганганы үед ч бас ихтэрдээ шүү бас. Тий. Ихтрүүлнүү гэхээс биш. Тий дутхгүй. Тий. Ясаа дутхгүй ш. За. Ой багтмаар юм чинь. За эхний сонсогч 99 эрэгтэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. Angel Radio. За орой минь. За. Монгол хүүхнүүдийн хайлтгаа ярих гэж байна уу? Тий. Манай хан чинь тариалж шүү дээ. За. Монгол хүүхнүүд. За. Нүдэнд бол би сайта. За тэгээ баах ерөнхий юм ярьд юм аа. Тэгээ сүүлийн үед бол айгүй их олон давхраатай нийттэй болсон. Би тэр яаж амдаас нүхээ бүрээд явж байгаад улаад явж байгаад Монголдо хурж ирсэн чинь манай хүүхнүүд чинь бүрээдээс илүү давхраатай нийттэй юм байна. За. Содом бизнесийг сайн явуулсан байх тийм. Бид нар чи ер нь дуул болохоос хөөрхөн биш хөөрхөн ч гэдэг үг ер нь сүүлийн үед их гарсан байлаа. Мөнгөтэй бол их гоё болдог болсон. Орчин үед. Гэхдээ ер нь бол юу сайтай шүү манай Монгол. Арам сайтай. Хүүхдэл сайтай. Анхнаасаа. Би тэгж боддог шүү дээ. Би ч арам саатай чиг арай хэлж чадахгүй. Арам сайтай гэж би хэлдэг. Ерөнхийдөө хүүхдэл сайтай. Өсний хувьд бол мэдээж Азиуд, Европчуудыг бол бид нар бол хар юм уу эсвэл бор өстэй байдаг. Гэтэ жаа шингэн өстэй тий. Тий. Европ хүүхнүүд чинь нөгөө олон янзын өстэй. Тий. Би тэгээд заримдаа гайхдаг л та. Өмсгний ус болон нөгөө нууц ус мөсөнд бас тийм олон байдаг юм болов уу гэдэг бодол байдаг шүү дээ. Аваа бодож бодоход тий. Ер нь бол Монгол хүүхнүүд сайхан. Тий. Баярлалаа.
За. За холбогдсон. Аюу детальчлалаа шүү дээ. Тэгээд За одоо хөх зүг рүү оръё. Мөгийн төрөөс ш бүр ярих гал амаа билүүдэлсэн. За хөх нь юугаараа гоё. Хөх нь юугаараа гоё юм бэ? Зүгээр чиний хувьд хөх чиний сүртэй илтэд ялгараад байгаа тий. нэгэн жиг дав тий. Тийм л дав. Харин илүү жижиг шүү дээ. Арьцмаар нь тийм баха. Томч байна, жижиг ч байна янз. Тэгтээ ерөнхийдөө ингээ яг дундажлуул ерөнхий дундажлуул жижигтэй ор. Тийм бах тий. Жижиг. За өгдөг. Өгзөг чинь түрүү дээр таац сайтай гэдэг чинь өгзөг шүү дээ. Ер нь бол. Юу балараад байгаа. Таац гэдэг чинь шал өөр. Таац гэдэг бол таац шүү дээ. Тий. Таац сайн байна гэдэг чинь ер нь тэгээд өгзөг дайжгүй шүү дээ. Герман францууч гавтгаалаа биш. Юу солонгосууд яг хатгаа юм бэлээ. Нэр шүү. Харин хэлсэй дээ. Солонгосууд харин Солонгос Японууд нэрээ хатгаа юм шүү дээ. Би солонгос тэр сериалын хүүхэн хараад бол өстой нэг ч удаа эмхтэй хүн байна гэж бодохгүй юм бэл. Би нэр Монгол төсөчүүдийг бол өгзөг сайтай гэж боддог. Ер нь бол сайн. За дараагийн сонсогчтойгоо холбогдъё. 91-91-т дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Нэг хүн надад тэгж хэлсэн. Австрали хүн шүү заяа. Монголд 3 жил 4 жил ажиллачаад хашир ингээ нөгөө үдээд ингээ жах идэж байгаад халсан чинь тэгж байгаа байхгүй. Ер нь монголчууд би зүгээр зөв оншилж байгааг мэдэхгүй нь монголчууд Азиудын латино юм байна. Яаж байгаа юм гэсэн чинь амар сэтгэлийн хөдөлгөөнтэй маш хурц сэтгэлийн хөдөлгөөнтэй. Тэгээд ерөнхийдөө аюу тийм таац лаг юм латин хүүхнүүд чиг монгол хүүхнүүд таац сайтай штэ. Тий. Тэгээ яагаад гэж хэлсэхгүй. Ер нь л ир эмгүү аюу сэтгэлийн хөдөлгөөнтэй. Би нэг тийм хүлдүү гэдэг юм амар хүүтэн герман шиг монголтой би одоо ч уулзаагүй. Дүрсгээл уурлаал дорхноо ингээл баярлал тэврээл одоо ингээл надтай хэрэлдээл маргааш нуу уучлалт гохот айгуул уйлал тэврээд аавна яг латин шиг би ер нь Япон солонгосууд л тийм биш шүү дээ л гэж. Тийм шал өөр. Тий. Тэгээ ер нь та нар амар тийм хурц сэтгэлийн хөдөлгөөнтэй яг Азийн латин ноонууд би үл тэгж боддог гэж авчлаа шүү дээ. За дараагийн сонсогч гадаадаас холбогдлоо. Эмжил радио. Сайн орой минь. За орой минь. За хаанаас холбогдож байна хөө? Солонгосоос. За солонгос хүүхнүүдээ сайхан харьцуулаад монгол хүүхнүүдээ сайхан яриад өгөө. Гэрдэ боддог гэдэг байгаа шүү дээ. Хямар сэрэгтэл монгол хүүхнүүдээ магтаа солонгос хүүхнүүдийг муулах нь одоо. За. Солонгос гоё хүүхнүүд байж тээ. Мэдээж байлгүй ах вэ. Олон сая юм. Тэгээ өнөөдөр монгол бүсгүүчүүд юугаараа хөөрх юм бэ гэж ярьж байгаа шүү дээ. Гэрлээ дууга чангалаад байна шүү. Дууга өндөрсгөөд байна шүү. Монгол хүүхнүүд бол би хасаатай. Тэр гол хэлэлтгөө. Би хасаатай ятцлуугүй ятц бяттастай монгол хүүхнүүд. Бяттаа. Тийшүү даваа тал шүү те. Тэгээ даваа тал шүү. Энд одоо нэг нэр зөвөр 2.10 мэтэ нэг солонгос хүүхэнд 2.10 мэтэ бас бариулчих юм байна. Ер нь бол авч чадахгүй шүү. Тий. Ер нь бол жоохон нэцхад маягийн. Тий. Монгол хүүхнүүд бол яах юм бэ? 2.10 мэтэ байсан 20 мэтэ байсан ч барай явчих шүү дээ. Тийм тэрийгэ бариад тоогчиг хов яриад явж тоорондоо тий. Хоо ярина аргэрээ ярина. Тий тэгэл инээгээл 10 мэтэ давсаа бариад яваад тий. За. Монгол хүүхнүүд царайлаг. Солонгос хүүхнүүдтэй яг ингээд харьцуулахаар яг монгол хүүхнүүд юугаараа ээлт одоо гоё байдгийг. Танихаар. Деталаар. Деталаар бол хүү хөгдөг хоёр байна. Солонгос хүүхнүүд баггүй. Баггүй шүү дээ. Ерөөсөө банд. Гэрлээ баярлж байгаа хаа. Чигтэй гоё инээж байгаа ингээд ар жаргалтайгаар. За баярлалаа хөө. За холбогдсон баярлалаа. Нэр солонгос хүүхнүүд яг тийм байд юм байл. Нэрээ харин тэр хөл мөлийн сериалын хүүхнүүд л хэлчихтэй. За одоо 17 цаг 38 минут болсон. За Монгол бүсгүүчүүдийн л хэрэгэлдэг 23 жилийн төвхтний бие шингэн саван миний сэргэх цаг сүрэтээр хамтран ажиллаж байгаа. За нэв хэдэн төрлөх байгуулаа? Дөрөв байлуу би тэр дөрөв чи нэг аваад явцсан шүү өөрийг авч явсан тий. Тэр дөрвөөс өөр байд юм болов. Би үгүй мэн яг дөрөв л юм байна. Одоо энэ нэв саван гарч би угааж байгаа шүү дээ. Тий эн чин бок барааны саван гар угасан шал ондоо айгуу гоё юм билээ. Арьс одоо ер суурах шиг баг шүү дээ.
Тэгээ хамгийн гоё нь гэр бүлийн бүх гишүүн бүр зориулсан 2-оос дээш насны хүүхэд ч хэрэглэж одоо бид нар нэг хүүхдийн бие угаахаа одоо савн шинэ савны тусна авдаг штэ. Гэтэл хүүхэд хүртэл угааж болох байхгүй юу? Хамгийн гол нь Тэгээд угаагч найрлага нь 100% урамлын гаралтай гэдэг байгаа байхгүй юу? Энэ бас айгүй чухал. Тэгээ бүр 1994 онд анх гарсан ингээд 23 жилийн түүхтэй их баг ерөөс ингэ нэг л дарах юм байл шүү. Би ингэ заавал нэг хоёр дараал тэгэл хөөсрөөд хөөснө ингэ шалт хэрэггүй. Хайр. Ингээ нэг дарахаар арайч хөөсөхгүй шиг санагдаад дахиад хоёр дарчаад. Гэтэ ерөнхийдөө энэ нэ брэндed байна штэ. Биеийн шингэн савны л одоо бид нар хэрэглэж үзээд байгаа штэ тий. Нүүр угаах шингэн сав, будаг арилгаачлаас угаагч цэвэрлэгч тий, шампунь гэсэн төрлөختтэй Трэши гэдэг үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд юм байна шүү. Ер нь бол. За, хавцныхын дугаарыг хэлээ. За, 80 тэг 8 38 95 гэсэн утас байна. 80 тэг 8 38 95. За тэгээд Mild Cosmetics-ийн бүх салбаруудаар болоо одоо бүх төрлийн бүх одоо сүлжээ дэлгүүрүүдэд байгаа шүү дээ тийм ээ. За ингээ яна өнгөнүүдэд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Mild Cosmetics-ийн албан ёсны эрхтээр оруулж ирж байгаа 23 жилийн түүхт нэ биеийн шингэн савн миний сэргийх цаг суртаар хамтран ажиллаж байна. За манай найруулагч бүр асаас орны ингээ мөөмний хэмжээ явуулчихна ерсэн. Одоо бол ингэ толгой хавцаа бол зүгээр ингэ Бразил тий ингэ Бэлэг, Австралиуд 16-ад явж. За. Арменийнхан 15-д явж байна. Ранкараа штэ тий. За. Гой. За. За энүүгээр дөрөн хавтгай бүстэй хятад хүүхнүүд явж штэ. Хажууд нь манайхан Томск штэ гинэ Унгарт. За. Тийм үү. Унгар уч харин Европ талд аягүй юу биш. Хятад хүүхнүүд. Аз дундаа бол манай хүүхнүүд бас ялгарх баха. За дараагийн сонсогч 91-91-тэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. Angel Radio. Бано. Зяарамэнд. Арамэнд. За. За Монгол хүүхнүүдийн тухай ярьж байгаа юм те. Юугаараа хөөх юм бэ? Бусад улс үндэстний хүүхнүүдээс яг юугаараа хөөх юм? Юугаараа илүү юм гоё юм. Тэгэл одоо манайхан ч өндөр байна. Одоо өндөр Вьетнам одоо энэ тийм ээ. Израиль гэл юм бол Вьетнамтай харьцуулах юм даа. Ойрхон Вьетнам юм дээ. За Вьетнамтай харьцуулахад өндөр. За тэгээ сайхан алаг нүд байна. Европ хүүхнүүдтэй харьцуулахад юу нь гоё юу? Монгол хүүхнүүд? Монгол хүүхнүүдийн үү? Тий. За бодож штэ. Хамар шанаа сайхан штэ. Хамар шанаа сайхан. Хамар шанаа сайхан гэдэг нь яг юу гэсэн үг юм? Одоо ийм гоё өргөн нүүртэй те хинч хаалтаа. Бид нар өөрсдөө виг нүүрэнд дуртай штэ. Бид нар ч одоо ийм нарийнхан шүүгүр нүүртэй болох гээд байна гэж штэ. Тэр өргөн нүүрэн чи дургу гинэ. Тэгтээ сайхан штэ. Монгол хүний хамгийн гоё онцлог нь тэр байхгүй хүүхнүүдийн. За. За баярлалаа. Малис нэг тэр хүүхнүүд үүдэг те. За одоо гуруула гадаад төрхийн ерөнхийд ярьлаа штэ. Одоо дотоогшоогоо орё. За дотогшоо хормооргүй байна. Монгол эмэгтэйчүүд гадаад эмэгтэйчүүдээс одоо дотоод руу өнгөрөхөөр юугаар онцлог сайхан юм бэ гэсэн. За гадаад улсад нэг Аз эмэгтэй явж гин гэж бодъё л доо. За тэнгүүд өөртөө ихтгэлтэй алхаа гიშгэн жигд энэ бол Монгол эмэгтэй байх магадлал 99%. Цаанаа л эрх чөлөөтэй улсад төрж өснө мэдрэгддэг гэж байна. За тэгээ гадаад хүн монголчуудын талаар юу гэж боддог тухай пост байна заяа. Заасан чи ингэж мөөгийн төрөний ярьсантай бараг л дүгч байна. Танаа монгол эмэгтэйчүүд бүр цаанаа л өөр харахад номхон үлцэнгүй Аз шиг боловч танилцаад ярилцахаар хээгүй шулуухан дотроо орос замтай түс тас гэсэн өөрийн үзэл бодолтой бие даасан хүчтэй шудраг хүмүүс байдаг гэж байна. За ийм л энэ тий. Ер нь бие даасан манай хүүхнүүд амар тийм independent гэж. Бие даасан хэтрээд байгаа болохоос шиг ер нь тийм. Гэхдээ тэгээ одоо жишээлбэл тий арабад одоо тэр эмэгтэй би өөрөө надад энэ чи таалагдахгүй би чамаас саллаа гэх хэрэг байдгүй гэж байгаа байхгүй юу. Нөхөр нь сална гэвэл сална. Гэтэ хуулиндаа бол сална гэсэн гэр бүл салалт гэсэн тийм юм байхгүй заяа. Тэгээд манай тэгэхэд те ингээд өртлөөсөө ээж нар ямар мундаг амьдралаа аваад явж байна. Жахандаа том юм ярьж. Би нэг юм юу солонгос цогийн газар орохгүй юу. Тэгсэн чинь нөгөө зөөгч нарыг ингээд бүгдийг ингээд бөхөлзүүлээд
бүр ингээ цаанаас нь ихсэн юм байна л да. Тэсэж тэр дунд тэр заал зохион байгуулагч нь юу нүү тэр ихтэй айгуу гоё санагдсан. Амар бэдгэр дэвэр ардтай. Тэгээ ороод ирэнгүүт л дэш ингэж инээгээд ингэдэг. Доош ингэх штэ. Дэш үлээгээд нэг ингээ инээсгэлээдэг ирэмдэг штэ баг гэж тэгж байгаа шиг ингээ амар гоё санагдсан. Монгол бүх яг л ийм штэ гэж бодогдоод. Тэгэхгүй тэр манай ерөн залуучуудад зохихгүй лээ. Тий нэг л биш тийм ээ тэр цаанаас нэг хиймэл ингээд өдөөс нь ингээд хүн орж ирэхээр ингээд дугтаж яваад ингээд бүхийгээд нэг ясалдаг штэ. Тэр нэг л биш санагдаад. Тэр чи яалч гэнэ тийм манай соёл биш. Айгу худлаа байдаг шүү нэрээ. Айгу худлаа. Эрэгтэйч тэр эмэгтэйч тэр тий. Цаанаасаа өвчнөдүүлээд байгаа юм шиг. Өөртөө өвдөлтэй нөгөө одоо би л одоо аягүй сайн сандаг байхгүй юу? Нөгөө энэ Чингисийн хавталд байдаг нэг хамгийн том амар том дэлгүүр нэгдсэн чинь юу илээ? Sky юу? Тэнд анх ингээд нөгөө бараал урсдаг шаттай хамгийн анхны дэлгүүр ш тэр чинь. Тэгээ ингээ орсон чинь газ тавтаа морилно өсч баг ингээ зочоод юу вэ гэж бодоод байгаа юм чи. Тэгэхээр ер нь бол энэ соёл бас биднэрийнх биш л байгаа. Суулгах гал байгаа тий. Тий тэр бүсгүй айгүй гоё тийм өөртөө ихтэй аяар бардам. Гэхдээ тэр бардам гэдэг чинь юу биш гэсэн үг айгүй тийм гоё найрс ийдэг тий. Айгүй гоё байсан. Надад айгүй санагдсан. За би яг Монгол хүн юм л байх хэрэгтэй даа гэж боддог. Монгол эмэгтэйчүүд хоншоогтой. Тэр багийн юмд гоншигноод авахгүй. Хүн гуйхын оронд өөрөө л хийчдэг. Бас л ороо бусгай цагийн үдсэн болохоор хаан ч аятайхан бие аваад явчихдаг гинэ. Бас. Тэр чинь ер нь нүүдэлчдийн зам л та. Нүүдэлч юуны зам амар. Яг зөв энэ 90 дом гараад тэр нэг юу л офицерууд ихнэр гэдэг кино гарсан шүү дээ. За. Яг л мандаа хөхнөд шил байгаа юм чинь. Тийм шүү дээ тий. Яг л мандаа хөхнөд. Гэхдээ ер нь зүгээр тий альч газар ер нь зүгээр эмгтээчүүд илүү амьдрах чадвар үүдтэй. Ер нь яалтчгүй юм. Байсагаал нөхрийн баримтлал аваа явчихна. Эсвэл суллангуудаа байлданд явуулчихна амар төвхтэй тий. Тэгээд гэр аваад үлддэг тий. Тэр гоё кино. Яг. За бас дахиад ингэсэн байна. Монгол эмэгтэйчүүд зөрөгтэй нөхөрлөн чонд арихад ихнэр нь гарч ирээд элдвэр сүх хоёроо алсан тохиолдол хүртэл байна гинэ. Зэрлэг. Йой. За дараагийнх нь баримт нотлохоо болно шүү дээ. Тэ одоо нэвтрүүлгийн цаг дуусгаа би шахчих шүү. Монгол эмэгтэйчүүд боловсрал эзэмсэн байдлаасаа тэ бусад орныхондоо харьцуулахад илүү гэж байна. Боловсролынхаа түвшнөр. Тийм бах. Тийм ба. Би бол бас энэтэй санал нэг байна. Тийм, ер нь бол бичиг үсэг тайлагдсан тий. Тэгээд одоо Монгол ямар ч эмэгтэй үнээс тий. За, Бразил гэдэг улс хаана байдаг юм бэ гэхэд мэддэн дээ. Тэгэхэд Бразил хүүхнээс Монгол гэж мэдхүүхлээр мэдхгүй л гэн. Ядаргатай. Хаа байсан Бразилууд энэ ч ингээд. Стэн юм хөөрхөн Бразилийн Сицилиа мань бах боллоо шүү дээ. Хамгийн сүүлийнх нь тод орон жишээ Монгол эмээ бол бурхан. Эмээ нар байхгүй бол Монгол улсын ирээдүй сүрэн шүү нэрээ. Эмээгүй хүмүүс байгаа хэл та уучлаарай. Гэхдээ манай амьд байгаа эмээ нар л ирээдүй хойч үеийг гардан хүн болгож байна. Бусад орны эмээ нар тэгж хүүхдээ харж өгдөггүй гэж хэлээ. Одоо нэг өдөр шиг нэг хэтрээд ингээ нэг юм тийм дотоод зан чанар бол мэдэхгүй юм ч тастаа. За Аз өмнөд бол будаа ногоо идэж байгаа юм чинь ямар ч чадал авахгүй хүчтэй салхи гарахад хийсэд явна дөө гинэ. Гэтэ тэр нэг юм хүчтэй чанар нь тэр нэг ирчүүдтэй айхгүй ингээл хэрлээд хэвчээ үзэлцээд байдаг тий. Тэр хүртэл ялгардаг гэдэг байхгүй. Тийм үү. Тий, Солонгос Японд бол тэгээд ингээ нөгөө эсвэл юм хэлж чаддгүй эсвэл ингээ нөгөө уйлаад байдаг гинэ. Тий, тэгэж чи Монгол өгнөч юм зүгээр ингээл. Чи юм уу тий, гуцсалаар гээл тэгэл хэрлээд. Тий, ер нь нэг цаанаасаа л нэг тийм эрэгтэй хүнээс айх нь бол харьцангуй бага. Ер нь л айх нь бага гэж байгаа байхгүй. Мэдээж муухай орлоо чарлаад унуул мэдээж байна. Тэрнээс наан бол заавал үг хэлээд даналцаал авдаг л гэж байгаа байхгүй ерөөсөө. Тий. Нэг юм айцгүй өссөн юу байгаа л гэдэг тий. Тийм үү тий. Яг чөдөд тийм ер нь альч нийгэм Монголын өөрийнх нь заншил юм уу та. Тий, харин тий. Тийм бах. Вау, шивэд дөрөвт явж ирэх нөө хүүхэн дээр. Ичэргэтага одоо орж ирсэн хүүхнүүдийн мөөмийг харна гинэ. За хамгийн тэгээд эцсийн бүлэгт тостаас нь нүнжигтэй шүүл гэж байна. За үнэхээр нүнжигтэй. Нүнжигтэй. Тостаагаад бах тий.
За. За энэ хүрээд 2022 оны 6 дугаар сарын 22-ны 5 гарагийн Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран айлагчаар Mile Cosmetics-ийн албан ёсны эрхтээр оролж ирж байгаа 23 жилийн түүхт нэ биеийн шингэн савн миний сэргийх цаг ураатаагаар за мөн 22 жилийн түүхт махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сэтгэлээ шингэн гэсэн ураатаагаар Trust Trade-ийн гахаа утсан хамтран ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mild Cosmetics. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Trust Trade-ийн амтлаг, шин тэжээлт, гахаан утсан мах, Trust Trade нэрийн барааны дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Утас 7711 75 2. Эфир. Яна хүүхнүүдээ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөги Дэлхийн монголчуудын MJL радио 88.3